За миний YouTube channel Тавтаморил би өнөөдөр vlog хийж чадсан. Шинэ оны мэнд өнөөдөр 1 сарын 3. Тэгээ би өнөөдрийн vlog-ыг одоо цаг бараг 6 болох гэж байна. 5 болж байна. Тэгээд амар орой эхэлсэн. Өнөөдөр би өсөө янзлах гэж бодсон. Миний өс бүр амар муухай болсон. Амар хуураад амар муухай болсон. Тэгээд бүгдийг тааруултын билүү гэж бодсон. Тэгээд явж өсөж орой гэж бодсон. Гадаа бүр амар харанхай болт. Шведэд ер нь ингээд нар өвөлд гардггүй. Өвлийн үеэр нар ерөөсөө гардггүй. Тэгээс 12 сард бараг 0% нар гарсан гэсэн. 0 цаг. За одоо би ямар ч байсан галерей орно. Гэрийнхаа хажуудлын буудлын галерей. Тэгээ тийш орж өсчингийн цаг байна уу хараад. Гэхдээ би яг үсээ тааруулах үгүй байсан мэдгүй байна. Амар санагдаж байна. Амар сандарч байна. Би өсчинд очиагүй бараг 6-7 жил болсон. Тийм болохоор амар загнуулах. Тэгтээ одоо явахтай очоод фокус очоод үсээ янзлуулна даа. Тэгээ өсчин дээр очоод ямар ч байсан ямар салхитай. Өсчин дээр очоод ямар ч байсан үсээ тааруулна. Тэгээд магадгүй би бороор будуулж магадгүй яхасаа мэдгүй. Тэгтээ ямар ч гэсэн үсэндээ нэг юм хийхгүй бол миний үс бүр хугараад амар муухай болоод байна. Тэгээд миний үс дайжгүй өтгөн байхгүй юу уг нь болвол тэгтээ ингээ бууцаараа амар шингэн болсон. Тэгээ одоо хугарсараа бүр амар шингэн болсон. Бараг өсөхгүй ингээ амар сонио хиймэл үстэй юм шиг харагдаад. Тийм болохоор энэ үсээ аврахгүй бол болохгүй. Энэ амар салхитай одоо би автобусаар явна. Тэгээд 8 минутын дараа ирнэ гэнэ тийм. On our way out, we're making plans for the future. Better let her know that she don't suit ya. 'Cause I've been thinking about you. I've been thinking about you. I've been thinking about you. What? 'Cause I've been thinking about you. Сэт хайрууллаа. Надад амар таалагдж байна. Миний ус бүр амар муухай болсон гэсэн. Жохон гэсэн эрүүл харагдаж байна. Эрүүл болчихлоо. Тэгээ би сая дэлгүүр ороод нэг хэдэн өсний будаг жижиг сажиг юмнууд аваад тэгээ би өсөө бодож магадгүй одоо жоохон бортон өнгөөр ч юм уу бодож магадгүй гэхдээ бодохгүй юм шиг байна. Энэ бас миний өсний өнгө бас гайгүй харагдаж байна. Тийм болохоор бодохгүй ч магадгүй гэхдээ ямар ч нэг хэдэн будаг аваад тавьчих юм яаж мэдхүү. Замаас гэртээ ороод юу авснаа үзүүлээ. Одоо цаг бүр 7:30 болсон уу да 8 7:38 болсон. За, гэрэлтэг ороод болцсон. Гэрийнхаа түлхүүрийг мартчихж. Надад амар таалагдж байна. Нүг самар хэрүүл санагдаад байна. Би бүр өссөн очоод 7 жил болсон гэж бодлоо. Биш 6-7 жил. Надад анхнаа болсон ч амар санагдаад. Манай дахиад жирэмсэн. Дахиад гэж жирэмсэн. Онцчин сэрэл хөдөлгөөр нь юу хийх вэ за? Сая миний хэлснээр манай ээж ирсэн. Тэгээ би дахиад нэг жижигэн дүүд болно. Эмэгтэй марлаа шиг. Нэг дахиад нэг жижигэн марлаатай болно гэсэн. Одоо би ямар ч ясан угаалгасан энэ хувцсан дээр их өстой. Энэ хатаагүйсэн болохоор жоохон ингээд гаргаад тавьсан жоохон чихтэйсэн болохоор. За ямар ч эднэрийг ихэхэд янзлах юм. I've been thinking about you.
За энэ өрөө жоо цэвэрлэлээ. За одоо би та нарт нэг дэлгүүрээс авсан юмнуудаа халтуулъя. Тэгээ би нэг юм бор усны бодог авсан. Юм яаж мэдгүй би дээдлээ жоон бор болгох юм болов гэж бодоод бор усны бодог авсан. Тэгээд ийм усны одоо маск, өнгөтэй маск. Тэгээ энэ бол ийм цагаан өнгөтэй усны маск. Тэгээд нэг ийм одоо ус буурчлалтай. Үнэтэй ус ингээ ороод унтсан бол ингээ буурчраад тийм авсан. За тэгээд бахан усны болоод авсан. Усны савн. Ийм хүмсгний сам. Биний савн. Тэгээд скотч, скотч хэрэгтэй. Тэгээд би скотч авсан. Хамгийн чухал юм дотор хүмсэж булгаач. Та нарт бас тэгдэггүй ингээд надад ингээд хүмсэж булгаачуд амар ондоо байдаг. Тэгээ надад ингээд тохирдог хүмсэж булгаач нь байдгүй. Надад үнэнийг амар гоё хүмсэж булгаачсан байхгүй амар таалагддаг. Тэгсэн чинь тэр нь алга болсон. Тэгээ тэрнээс хойш би ингээд хүмсгээ ерөөсөө янзлж чадахгүй, янзлахыг ч хүсэхгүй амар тэнийг болцсон. За энийг туршиж үзье. Амаа намайг саймсан. За одоо би юу хийх вэ гэвэл би өчигдөр нэг болсон явдлын бичлэг бичсэн. Тэгээд тэрийг янзлана. Та нар тэр бичлэгийг бараг үзсэн баха. Энэ өмнө гарсан байх хэвээр. Тэгээд тэрийг янзлана. Тэгээд би маргааш ажилдаа орж ирнэ. Өнөөдөр бүтэнсэн. Тэгээд маргааш би ажилдаа орж эхэлнэ. Тэгээ одоо бичлэг янзлж агаад унтах. Надад нэг хийгээд ах юм байхгүй. Нүрэнд тосмоос төрхтэй юм билүү? Маск цагт юм билүү? Яа гэм бэл. Миний сорой одоо хүртэл эдэн сайн гоёлог байгаа. Соройны тос төрхөж байгаа. За одоо би энэ влог ингэ дуусгая. Тэгтээ дуусахаас өмнө нүрээ цэвэрлээд нарай халтанцлаа. Маргааш жаа одоо яаж унтнаа? Би сүүлийн доныг нойроо солилцсон. Өглөө биш одоо өдөр нь унтаад тэгээд шөнө сэрүүн. Би сая 2-7 нэг амарсан. Амралтаад ажилласан. Серум тоснуудаа дуусахгүй бол серум тосноснуудаа дуусахгүй бол бид нэг бүр амар удажлаа. Тэдний сайн Тэгээ та нар ер нь ингээд ямар бичлэгүүд үзмээр байна? Та нарын хамгийн дуртай бичлэг нь ямар вэ? Мэлoo хүмүүс угаасаа болсон явдал дуртай. Тэгтээ болсон явдлаас өөр гадна ямар бичлэг үзмээр байна? Нүүр бодол юм уу, влог юм уу, зүгээр ингийн влог юм уу, эсвэл тамди миний тухай мэдгүй 10 зүйл мөл гэлээ амар олон бичлэгүүд өгдөө. Та нарыг ямар бичлэг үзмээр байна? Тэрийгээ бас хэл дээрээ хуваалцаарай. Би 2021 онд би илүү олон бичлэг тогтмол байхыг хичээнэ. За тэгээ би одоо энэ Lancome шөнийн тусын хэрэглэнэ. Шөнийн маск хэрэглэнэ. Прицелгүй маск. Тэгээд та нар миний ус ямар шохон болсон байна хэдээрээ комментэн дээр бичээрэй. Таалагдсан уу? Эсвэл илүү муухай болсон байна уу? Юу гэж бодож байна? Одоо би үсээ нэг бодгоогаар зүгээр ингээд ургуулахыг хичээнэ. Тэгвэл би үсээ арай л их бодоод тэгээд арай л их гэмтээгээд байна. Тэгээд би өмнө бүр амар урт эрүүл гоё үстэй байсан. Тэгээд тэрийг одоо ингээд санаж эхэлж байна. Эрүүл үстэй байх. Танадны тос.
Тэгээ би ажилдаа орохыг амар хүлээж хүсэж байна. Би ер нь амарч ингээд чаддгүй. Амарч ингээд амарлт надад нэг тэгээд цогтгүй. Хийх юм болтгүй. Тэгээд амарч захтаа би амар илүү дутуу юмуд бодоод тэгээд ерөөсөө юм хийсэн ч болохгүй. Амар ядраатас нэгтэй. Тэрний оронд нэг амар хийх юмтай байвал юмуд ингээд илүү бүтэд идэг. Тэгээд илүү юм хийхтэй болоод идэг. Тэгээ би өөрөө ч гэсэн би бүх юм ингээд илүү гоё идэг юм хийхтэй хаад. Making plans for the future, better let her know that she don't suit ya. 'Cause I've been thinking about you. I've been thinking about you. За ингээд энэ бичлэгээ энэ влогийг дуусгая. Энэ влог жоохон богинохон влог болсон байж магадгүй. Гэхдээ тэр нь хамаагүй л үгүй. Хаяа ингээд богинохон влог гэсэн зүгээр таачгүй. Хаяа богинохон влог гарч ирж магадгүй. Тэгэхээр би ингээд унтлаа. Тийм болохоор дараачихаа бичлэгэн дээр уулзцгаая. Энэ бичлэг таалагдсан бол лайк дараарай, коммент бичиж дараарай. Тэгээ бас зүгээр үзэж болно. Тэгээ дараагийн бичлэгэн дээр уулзцгаая. Баярлалаа. Сайхан бай.